За өнөөдөр хөвтийн автомобиль янсаг сургуультай тасан зөгчиж ихсэн ч жинхэнэ аюул одоо л гарч ирж байна. За рефлекторын атман аврах биетэй паг бомжээ болон түүний хамгийн дотн найз Фасконор Хенсогийг царайлаг учраас бусдыг дээрлэгдэг гэж андууран түүн рүү дайрч эхэлдэг. За Фаско шудрагч нэтлөө тулдаг хүн бөгөөд Европсын хүчтэй нэг. За тэрээр Хенсогийг барьж аваад өөрийнхөө хамгийн хүчтэй техникүүдийг ашиглахыг оролдог. За гэвч Хенсог мэдээж ирэх маш хүчтэй өгөөд түүнээс маш амархан болтыг түүнтэй зодлохыг ч хүсэхгүй байна. Фаскогийн маш хүчтэй сөхөлтүүдээс амархан болтож байсан. За энэ үеэр бид өөр нэгэн гол төртэй танилцсан. Тэр бол Баян айлын өв залгавчлагч хонгор. За тэрээр бусад хөвөр шиг Хенсогийг царай биш харин түүний дотоод сэтгэлийг олж ирдэг. За хонгор Хенсогийг хүнд байдлаас аварч тэдний хооронд үг хэлэх шаардлагагүй маш сонирхолтой нөхөрлөл эхэлдэг. За сургуулийн фестивалд өгч Хенсог өөрийн даруухан найз Докхватай хамт мууны тэмцээнд оролцохоор бэлтэж эхэлнэ. За Докхва бол царай муутай идэж гадуурхдагч авьяастай бөгөөд маш гайхалтай авьяастай бөгөөд тэдний хамтарсан үзүүлбэр сургуулийн бүхэлд нь байлдан дагууж дөргиж байсан. Царай зүс авьяасыг тодорхойлдгүй гэдгийг батлан харуулдаг. За энэ нөхөрлөл авьяас бас нууцлаг дайснууд. Хенсогийн адал явдал дуусах болоогүй байна. За дараагийн 31-40 дугаар ангийг үзхийг хүсвэл subscribe дараарай.